Нийгмийн эдийн засгийн нөхцөл байдал хүндрхийн хэрээр иргэдийн амьдрал ахуйч нэлээдгүй хүнд хэцүү болж байгаа нь өдөө ирсэн ажиглагцаар байна. Тэр чүгэл иргэд жаахан ч гэсэн мөнгө олж явал газар нутгаас зарж арилжахаас буцахгүй байгаагийн жишээг ойрын өдрүүдэд болж үйл явдлуудаас харж болох юм. Тухайлбал Эрдэнэс 5 толгой иргэн бүрт олгосон 1072 ширхэг хувьцааг сая төгрөгөөр худалдаж авч байгаа гэх мэдээлэл иргэдийн дунд тарж, нийслэлийн жингэлтэй дүүргийн нутагт буюу манайхны илтгэр урт цагааны орчим хувьцаагаа зарах гэсэн иргэд ихээр зулцсан юм. Уг нь мэргэжлийн байгууллагын зүгээс дээрх хувьцааг зарж өрөх ямар ч боломж байхгүй гэдгийг мэдээлэлд байгаа ч иргэд ийхүү урт цагааны хорь орчимд болоод Монголын хөрөнгийн биржүүдэнд олноороо цугларсаар байна. Яг хэнд яаж зарж орлуулж байгаа талаар тодорхой мэдээлэлгүйч дээрх газрыг зорж ирэх иргэд улам бүр нэмэгцээр байгаа хэд болно. Энэхүү үйл явдалтай холбогдуулан цагдаагийн байгууллагаас нэр бүхий хэд хэдэн этгээдүүдэд эрүүгээр үүсгэн шалгалтын ажиллагаа хийж эхлэх байгаа мэдээлж байна. Гэхдээ дээрх иргэд нь иргэдээс хувьцаа авах нэрээр данс нээж хураамж аван лойрын шинж чанартай үйлдэл гаргасан гэх мэдээллийг цагдаагийн байгууллагаас өгсөн. Дээрх хувьцааны 8-тай холбоотой Монголын хөрөнгийн бирждээр ч иргэд олноороо цугларн данс нээлгэх брокер дилерийн компани хаягийг авч хэрхэн хувьцаагаа зарах талаар лавлаж байсан та манай сурвалжлах хэсэг таарсан юм а. Тэр урт цагаан дээр нөгөө юу зарж ийн гээл одоо хувьцаа зарж ийн гээл 1072 хувьцаа гээл тэгээд их чинь ирсэн юм л да манайх 7 ам бүр тэгээд энд ирээд ингээд хувьцаагаа энийхээ юг аваад юу нийлэгдэг данс мас нийлэгдэг тэр нь л их чинь өнөөдөр ирж байгаа. Тэгсэн чи одоо энэ худлаа одоо тэр зарж исэн хүмүүн тэр зарж илсэн мэл хятад хүртэл авч илсэн юм байл шүү дээ уулна. Тэгээд яг тийм өгцөн хүн байгаа байхгүй юу. Тэгээд одоо ингээд ирсэн чинь харин одоо ингээд яг хаацсан ч юм уу чи худлаа гэдэг ингээд байна. Миний ойлголтоор бол 1072 хувьцаа гэдэг бол ерөнхийдөө бол зүгээр ард түмэнд л сонгуулийн юу шиг маркаар зүгээр өгцөн амлалт болохоос биш. Өнөөдөр Эрдэнэс 5 толгой дээр ерөөсөө эргэлтэнд орсон яасан тийм биш гэдгийг бол би ойлгож байна. Зүгээр яг үр үс хойч ирээдүйд энэ яхаа явж байгаад алстай юуны эргэлтэнд ороод яах юм бол бас нэг ноогдлаа ашиг башиг гэдэг юм байд юм л гэдэг бодлоор яаж байгаа. Тэгээ энэ одоо 5-5000 төгрөгөөр ингээд ам бүлээрээ ингээд данс нээлгсэн юу өнөөдөр ямар ч хэрэгцээгүй юу болцсон байна л гэдгийг ойлгоод энэний учрыг олгоч л яваа байхгүй. Тэгээд яваад очихоор альч байгууллага дээр нь явуулсан манайх мэдэхгүй наа юутайгаа харьцгээд нөгөө энэ компанитай харьцсан ихээр энэ одоогийн байдлаар бол ерөөс хаана байгаа нь мэддэг. Ийм байдалтай л байна. Тэгээ ард түмнийг одоо ийм хоёрын хооронд цуу ярианд битгий итгээ чи хоосон юмны араас битгий яваач л гэж хэлье. Энэ урт цагааны нэгэр зөндөө хүмүүс шүнжэнгөө зогсож байгаад өглөө зарим машины номер ирээд өгч जैन шөнө 2 цагаас 3 цагаас ирж авч जैन тэд нар яхаа дандаа хятад солонгос тайван хүмүүс байна гэж байна. Тэгээд дотор машин дотроо натраттай сууж ийн гэж байна. Тэгээд өгцөн байна 900 мянгаар өглөө 800 мянгаар өглөө зарим нь 500 мянгаар юу гэж бид нар хувьцаагаа 500 мянгаар өгөх юм бэ? Сая төгрөгөөр өгмөр шүү дээ бас. Сая төгрөг ч гэсэн энэ ард иргэд улс их орныхоо хишгээс хүртмээр байна шүү дээ. Гэхдээ тэргүүн ягаан цэнхэр тасалбараар бид нар ашиглаж чадаагүй шүү дээ. 22 жилийн дараа 187 мянгаас авлаа гэж сая хүн өөрт чинь ярьслаа өгдөө ш. Тэр жишээ нэ. Тийм учраас бид нар одоо сая төгрөг авах хэрэгтэй байна. Энийг одоо хаана хандах вэ? Тэмээдгүй одоо энэ эдгээр ингээ нээж байгаа гэсэн энэ компаниуд. Тэгээ энэ дээр авчаар бид нар эрхийг өгч чадахгүй, нээж чадахгүй. Өөрөөсөө тэр шийдвэр гаргахыг хүлээ гэж байгаа. Тэр нь гарахгүй байгаа шүү дээ. Одоо тэгээ яах юм бөө мэд. Мэдээж олонний хөнгө ортой энэ улсууд чинь өгсөн авсан болоод энэ урт цагаан дээр ойчрлоо зогсож штэ. Шүндэл болтол. Мөн иргэн бүрт олгосон 1072 ширхэг хувьцаа нь 1063 болчихсон байна. Ямар шалтгаан нөхцөлтэй вэ гэдгийг асууж сурвалжсан иргэд цөөнгүй байсан. Бид энэ талаар Монголын хөрөнгийн биржийг сурвалжаас тодруулахад 2011 онд ахмад наснууд болоод оюутнуудад дээрх хувьцааны мөнгийг бэлнээр болон сургалтын төлбөр хэлбэрээр олгосон. Харин энэ үед ажил хөдөлмөр эрхлээгүй байсан зарим иргэдийн хувьцаанаас 9 ширхгийг эрүүл мэндийн даатгалд шилжүүлж эрүүл мэндийн даатгал үйлчилгээ авсан иргэдээс хассан гэх мэдээллийг бидэнд өгсөн юм а. За манай сурвалжлах хэсэг яг одоо хөрөнгийн бирж дээр ирээд байна. За сүүлийн үед бол 1072 ширхэг хувьцаагаа арилжаалж нэг үгээр бол өөр бусад компани болоод хүмүүсийн нэр дээр шилжүүлээ сая төгрөгөөр худалдааж байна гэсэн мэдээлэл гарсан. За энэ дагуу бол урт цагааны ойролцоог бол брокер дилерийн компаниуд дээр бол маш их иргэд цуглаж байна гэсэн мэдээлэлүүд байгаа маа. За хөрөнгийн бирж дээр ч гэсэн өнөөдөр бол нийлээдгүй олон иргэд цуглаад 1072 хувьцааг худалдаалж болж байгаа мó үгүй мó ямар учиртай вэ гэдгийг асууж авахаар бас цөөнгүй гэдээ ирсэн байна. За нэг мэдээ цэг хүндрэлтэй байгаа цаг үед иргэдийн амьдрал ахуй хэцүүдэж ажил орлого ялангуяа мөнгө орлого нь муудаж байгаа энэ үед бол хувьцаагаа зарж бас амьдрал ахуйгаа залгуулъя гэсэн иргэд цөөнгүй байгаа маа. Хөрөнгийн биржээс өгж байгаа мэдээлэлээр бол за 1072 хувьцааг бол брокер дилерийн компаниуд дээр данс нээлгэж болох боловч одоогор бол арилжаалж худалдаалж бэлэн мөнгөөр арилжаалах юм боломж байхгүй гэдэг мэдээллийг өгсөн байгаа. За нөгөө төгөр 1072 хувьцаа нь 1063 ширхэг хувьцаа болцсон байна гэсэн юм мэдээлэл иргэдээс нэлээдгүй ирсэн. Энэ ямар учиртай юм бэ гэдэг асуудлаар бол хөрөнгийн биржээс тодруулахад за 2011 онд бол иргэдэд бол өндөр наснууд болоод оюутан залуучуудад сургалтын төлбөр болоод бусад бэлэн мөнгөөр бол хувьцааныхын мөнгийг олгосон. За энэ үед бол ажилгүй байсан иргэдийн
нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалд бол 9 ширхэг хувьцааг шимтгээд за эрүүл мэндийн даатгалд нь бол явсан байгаа 1063 ширхэг хувьцаатай хүмүүс бол тухайд ажилгүй байсан иргэдийн эрүүл мэндийн даатгалд бол явсан гэсэн мэдээллийг бидэнд өглөө.